Эзэн хаан бүгд талархах тун түүний хариур бүх оршин Орчин тэр сайн тэр бүхнээс илүү агуу түүний хариур бүх оршин магтаал дуусгай амен хүчит гараа тэр бидэнд рүү сунгаа түүний хариур бүх оршин шинэ амьдралыг бэдэлсэн түүний хариур бүх оршин магтаал дуусгай магтаал дуусгай амен үеийн үедээ итгэмжээ үеийн үедээ хүчтэй үеийн үедээ бидэнтэй хамт үеийн үр бохоо Эхэзэн хаан бүгд талархах тун түүний хариур бүх оршин амен Орчин тэр сайн тэр бүхнээс илүү агуу түүний хариур бүх оршин магтаал дуусгай хүчит гараа тэр бидэнд рүү сунгаа түүний хариур бүх оршин шинэ амьдралыг бидэнд өгсөн түүний хариур бүх оршин магтаал дуусгай магтаал дуусгай үеийн үедээ итгэмжээ үеийн үедээ хүчтэй үеийн үедээ бидэнтэй хамт үеийн үр бохоо үеийн үедээ итгэмжээ үеийн үедээ хүчтэй үеийн үедээ бидэнтэй хамт үеийн үр бохоо Есүс танд талархъя Абод итгэмжид эзэн Хэмээцэн минь үнэхээр та хүч чадалтай их мэдэлтэй үеийн үедээ итгэмжид үеийн үедээ хүчтэй үеийн үедээ бидэнтэй хамт үеийн үеийн үедээ Түнөрөө гарасан үеийн үедээ хүчтэй түүний зохистой оршихуул магтсан үеийн үедээ бидэнтэй хамт үеийн эзэн яг одоо тантай хамт байгаа үеийн үедээ итгэмжээ Есүс үеийн үедээ хүчтэй үеийн үедээ бидэнтэй хамт үеийн үедээ бидэнтэй хамт үеийн тань таларх Иесус Имануэль Есүс эзэн минь би танийхаа өмнө дахин нэг удаа ирж байна. Та магтаалыг авч бидний гимшил зүрхний гуйлтыг
дахин нэг удаа та сонсооч. Хэрэг хэн нэгэн гим нүглээ улаавал итгэмжид зүвт тэрээр түүний нүглийг уучлах гэж хэлсэн. Та бидний гим нүглийг уучлж өгөөч Иесус. Танд баярлалаа. Есүс Христ та хинч биш болж нас барахтаа өөрийгөө зойлоос болгосныг бодоо надад та амбилгсэн гайхаж байсан одоо дахин гайхан бай одоо дахин бишрэн бай би дахин нэг удаа заагаал маань утгарахтаа зүрх минь нэмтэрж өршөөлөөр тань даруй болсон танда дахин талархыг амьдралаа би дахин өргөе Есүс Христ та хинч биш болж нас барахтаа өөрийгөө зойлоос болгосныг бодоо надад та амбилгсэн гайхаж байсан одоо дахин гайхан байна одоо дахин бишрэн байна Есүс би дахин нэг удаа заагаад маань утгарахтаа зүрх минь нэмтэрж өршөөлөөр тань даруй болсон танда дахин талархыг амьдралаа би дахин өргөе бүгдээр хамтдаа ихнээс нь дахин үйлдүүлцгаая Есүс Христ Есүс Христ та хинч биш болж нас барахтаа өөрийгөө зойлоос болгосныг бодоо надад та амбилгсэн гайхаж байсан одоо дахин гайхан байна одоо дахин бишрэн байна би дахин нэг удаа заагаад маань утгарахтаа зүрх минь нэмтэрж өршөөлөөр тань даруй болсон танда дахин талархыг амьдралаа би дахин өргөе би дахин нэг удаа заагаад утгарахтаа Есүс зүрх минь нэмтэрж өршөөлөөр тань даруй болсон танда дахин талархыг амьдралаа би дахин өргөе бүгдээр хамтдаа түнрүү чангаар хамт залбирцгаая Есүс би тань дахин нэг удаа залбирлаа өргөж байна миний гим нүглийг уучлсан таны загламад баярлалаа. Загламай төлөө би баярлалаа гэж хэлье. Баярлалаа гэж хэлье. Андмэ загламай төлөө би баярлалаа гэж хэлье.
баярлаа гэж хэлий аадме загал маань төлөө би баярлаа гэж хэлий баярлаа гэж хэлий аадме загал маань төлөө би баярлаа гэж хэлий баярлаа гэж хэлий аадме бидэл түүний загал маань төлөө би баярлаа гэж хэлий баярлаа гэж хэлий аадме би дахин нэг удаа загал маань утгарахтаа зүрх минь нэмтэрж өршөөлөөртэй даруу болсон танда дахин талархъя амьдралаа би дахин өргөе би дахин нэг удаа загал маань утгарахтаа зүрх минь нэмтэрж өршөөлөөртэй даруу болсон танда дахин талархъя амьдралаа би дахин өргөе Жавхлантай их хаан яруу алтраа нөмөрсөө дэлхий баярлах туу өрн баясах туу галт гэрлэр хоо чигцаа Харахгүй дайчи түүний дохолоо бидний мухэцэ ютавогэж хамстуули бүгдээрээ багтаа харах болоо уесуйдоо шихтэй цаг хугацаа хэрдэн эхлээс төгсгөл хүртээ мөнхийн эзэн гурван эцэггүй Иесус таслан бахура бидний мөнхэцэн ютавогэж хамстуулын бүгдээрээ багтаа эзэн харах болоо бидний мөнхэцэн ютавогэж хамстуулын бүгдээрээ багтаа эзэн
зүрхний дулаан адартаа садаа бүх магтаалын дээр юу таагүй зүрхний дулаан бидний мөнхэзээ юу таагүй хамтдуулի бүгдээрээ багтаа эзэн харах болоо бүгд хамтдаа залбирцгаая. Их эзэн минь яг энэ газар та ирээч. Их эзэн минь таны оршихуйг мэдэрмээр байна. Таны ариун сүнсэл надад хэрэгтэй байна. Ариун сүнс намайг өрөвдөөч, намайг өршөөгөөч. Энэ газар ирээч, намайг дүүргэж өгөөч, эдгээж эмчлэн босгон шинчилж өгөөч. Ариун оршихуйд оруулаач, Тэнгэрийн цонхоо нэгээч эзэн минь. Тэнгэрлэг оршихуйдаа намайг дүүргэж өгөөч. бүгд хамтдаа чанга дугаар эзэн залбирцгаая. Эсийг дуудан залбирцгаая. Тэнгэрийн цонхоо нэгээд аваа. Бидний дэвэдэг үстэй дүүрдэл асгаж өгөөч аваа. Бидний мэдэж мэдээг үлсэн нүгдүүдийг уучлж өршөөж. Загтман сарвгаан цэвэрлэн аваа. Хамтын зөш шулхныг аваа босгон байгуулан цэврэл болгон өрөөгөөч. Эзэн та хэрэгтэй байна аваа. Тэдний гадуудыг асгаж өгөөч аваа. Өвдөж зовсон байх төсийг эргэж эмчилж аваа. Бидний мотраа хүргэж өгөөч эзэн минь. Яг одоо таны хэрэгтэй байна. Таны чөлөөлөлт хэрэгтэй байна аваа. Таны мотор хэрэгтэй байна. Таны хайр хэрэгтэй байна эзэн минь. Энэ өдөр дүүрэн буужир нүдэрлэж аваа. Ариун сүнсээр хамтдаж өгөөч аваа. Энэ шуулганы дээр эзэн ариун оршуугаа болгож Тэнгэрийн цонхоо нэгээч. Томчуудын болон аваа. Эзэн хүүхдийн шуулган, өсвөр залуучдын шуулганы дээр аваа. Таны нэг үсэлээр дүүрнээс дүүрэн байж бүх саадууд нуртугаа. Нур нус эмэ тоохоо гэж байна. Эзэн Сэдэрлийн сүнсээр хамтаж аваа. Бидний мөргөл хүндрэл дунд аваата синти задран бидний өдрөдөн дагуулаач эзэн минь. Итгэж өнөө. Итгэж эзэн минь. Оо Есүс эзэн минь. Оо мама сарала мама. Оо лалала баба дай сарала мама. Халелуя эзэн минь. Халелуя эзэн минь тандаа баярлалаа. Тимээ эзэн та бод бидний үрд мөнхийн их эзэн билээ. Их эзэн минь та цаг үеэс ангид оршдог цорын ганц бурхан. Танаас өөр бурхан гэж нэг ч үгүй. Та ганцаар цор ганц үнэн амьд бурхан билээ. Эзэн бурхан минь таны бурхан нэрийг магтаж, таны загалмайн гавьяаг магтаж, хамтынтай чуулган бид хамтдаа 11 цагийн мөрөглөө эхлүүлж байна. Бидний мөрөглийг хүлээн аваач, таалан сойргож, анхлын үнэрийг нь таашааж, Тэнгэрийн цонхооны ивэл өрөөлө цутгаж өгөөч. Өвдөж байгаа хүнд итгэрлийг зөвшөөрч, амьдралын бэрхшээл зовлонд байгаа нэгэнд аваа, гарцуудыг зааж өгч, итгэлээр оройтсон нэгний итгэлийг босгож аваа. Алсын харааны галыг дүрлзүүлэн асаагач эзэн минь. Тандаа бүх алдрыг өргөж, 11-ийн мөрөглийг тандаа даатгаж, Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Бүгд хамтдаа үргэлжлүүлэн эслээ заасан гутар хамтдаа залбирая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэрээр дурсагдаг, таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэр чигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам эмийн талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрд таних. Амен. Амен. Эзэн дадрыг өргөё. За суцгаано. Амен. Өдөр хамтдаа эзэн миний эзэн магтаалыг дуулаад эзэндээ бэлтгэсэн өргөлөө талархалтайгаар өргөцгөөё. Эзэн миний эзэн.
Эзэмэн миний эзэн бурхан таны дэглэн хүндэглээ эзэн таны харлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ Үгүйч өөрийнхөө төрхөрамай тауралж шисүсийг надад цотхон өгөөч эзэмээ миний эзэм Тимээ эзэн минь ээ. Бүх зүрх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа зөвхөн өөрийн бурхан эзнээ хайрл гэж та хэлсэн билээ. Эзэн минь танийгаа хайрлсан зүрх сэтгэлээр бид хамтдаа энэхүү өргөлүүдийг өргөн барьж байна. Эсний өдөр 11 хүүхдийн чуулган илгээлт ба талархлын өргөл бас барилгын онцгой амлалтын өргөлүүдийг өргөн барьж байна. Эзэн минь та өөртөө таалан сойрхон хүлээж аваач. Таны алдар ба таны зорилгын дагуу зүү зохистой хэрэглэхэд биднийг удирдах. Бидний гарын үйлсийг өрөөж 30, 60, 100 дахин өсгөж өгөөч. Таны алдар ба таны зорилгын дагуу бид зүү зохистойгоор эзэн өргөж зарцуулж амьдрахад биднийг удирдаач. Танд бүх алдрыг өргөж хамтын төв цуглааны итгэгчдийн өргөлийг өрөөж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Амен. Бүгд хамтдаа хажуудлаа өндөө хэлье да. Өтөл настай болсон ч эзэн чамайг орхихгүй бүр үүрээд явнаа. Тиймээс юунд ч бүр санаа зовоо. Зөвхөн түүнд итгээрэй. Амен. Амен. За, бүгд хамтдаа найрал дууны багийн алдрын магтаалыг эзэнд өргөөд онлайн тархлагч маань төлөөлөн залбирал хийж өгнө. Бүгд баяр хүргэе. 3 хоолоогоор магтах гэж байгаа. Бүгд баяр хүргье. Өдрөөс өдөр тийм ээ. Өөрсдийнхээ чадлын хэрээр өсөж байгаа багийнхандаа үнэхээр талархаж байна.
Амен. Баяр хүргье. Амен. Байна. Ариун сүнсээр дөрвөл амийн ус ундарч амьдралыг тэтгэнэ. За хамтдаа Амен. залбирцгаая. Цор ганц зам айн үнэн болсон бурхан минь таньда алдар магтаал хүндлэлийг чин зүрх сэтгэлээсээ өргөж байна. Та өөртөө таалан хүлээх авах болтугай эзэн минь ээ. Таны ариун сүнсний оршихуйг энэ газар өөрийн залж байна эзэн. Энэ зөвхөн та байх болтугай. Бидний зүрх сэтгэлийг эзэн та удирдан чиглүүлэр аваа. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн өөрсдийн хүсдэггүй тэр буу гим нүгэл болгоныг эзэн та өрөвдөн өршөөж таны тэр хүүгийн загалмайдар унсан ариун нандин цусаар бидний гим цагаатгсны төлөө тань талархлыг өргөж аваа. Эзэн гэхдээ би дахин тийм нэг гим нүгэл буу зуршлаа эзэн хийхгүй байхад эзэн та тусалж та бидэнтэй үргэлж хамт байгаарай. Учир нь бид сул дорой учир эзэн танаас холдох бол эзэн гим нүгэлд автдаг гим нүглээр үнэхээр амьсгалдаг тийм л сул дорой оршихуунууд билээ эзэн минь ээ. Та бидэнтэй хамт байж өгөөд биднийг удирдан чиглүүлэх болтугай эзэн минь ээ. Бид хамтдаа санаа нэгдэн залбирч байна. Таны нэр дээр хайртай Монгол орн, хайртай Монгол ард түмнээ эзэн таны нэр дээр өрөөж аваа. Энэ ард түмнийг та өргөдөн өршөөх болтугай. Үзээ өнөөдөр үнэхээр химэл шүтээ шүтэж түүнийхээ боолчлд байгаа энэ ард түмнийг сүнсний нүвчхийг та нээж өгөөч эзэн. Үнэхээр эзэн цор ганц үнэн болсон эзэн бурхнаа таньж мэдэхгүй байгаа. Энэ ард түмний дээр эзэн та нэгүслээд үргэж өгөөч. Тийм ээ эзэн сайн мэдээгээр та хөтлөн дагуулж энэ газар таны сайн мэдээ эзэн тунхлагдах болтугай аваа. Ард түмний зүрх сэтгэлийг та бэлдэж өгөөрэй. Сайн мэдээ хүлээж авч чадахад эзэн та туслаарай. Тийм ээ эзэн таны сайн мэдээний төлөө зогсож үнэхээр таны нэрээр зогсож байгаа Монголын бүхий сүм цуглаан тэнд үйлчилж буй пастор ахлагч итгэлийн ахын дүүсний үрээгээ эзэн таны нэр дээр би өрөөж аваа. Та тэдний минь хүч чадал, та тэдний минь эрх мэдэл, та тэдний минь итгэл найдвар байх болтугай аваа. Үйлчлэл нэгрээр дамжуулын зөвхөн эзэн та алдрыг авч бидний дээр эзэн таны ивэл нэгүсэл байхад хангалттай билээ эзэн. Тэмээ эзэн үнэхээр тэдний нэг хэсэг болгон хамтаа зогсон хамтын дайчдыг та санаач эзэн. Та бидний итгэл найдвар билээ эзэн. Та бидний хүч чадал билээ эзэн. Тэмээ эзэн өнөөдөр гисэн бид бүгд үйлчлэл нэгүрээ эзэн таны хүчит мотор даатхан залбирч байна аваа. Үйлчлэл нэгүрээр нь дамжил эзэн зөвхөн та алдрыг авч үнэхээр эзэн энэ газар хэрэгтэй Монгол оронд хэрэгтэй тийм л цуглаан болгож та биднийг хөтлөн дагуулж босгон байгуулах болтугай эзэн минь ээ. Тэмээ эзэн өнөөдөр гисэн бидний хойж ирээдүй болсон хүүхэд залуучууд өсвөр үеэ эзэн таны нэр дээр би өрөөж аваа. Та тэдний минь мөнхийн итгэл найдвар байх болтугай. Та тэдний минь үнэхээр алсын хараа хүсэл мөрөөдөл байх болтугай эзэн. Эзнээс эмээхүйн мэрэг ухааны эхлэл гэж та хэлсэн. Эзнээс эмээхүйд ор энэ дэлхийн мэрэгдийг ичээх тийм мэрэг ухаанаар та тэдний минь дүүрэж хөтлөн дагуулж ирээдүйд энэ орныг өөрчилж чадах хүчрхэг нэгэн удирдагч нарыг олон олноор төрүүлэн босгон байгуулах болтугай. Та тэдний минь сайн найз, сайн нөхөр, сайн үнэхээр эзэн байх болтугай эзэн минь ээ. Баярлалаа эзэн. Өнөөдөр шиг ахад үеийг ахмад буурлуудаа эзэн таны дээр өрөөж аваа. Үнэхээр тэд мэн үргэлж залбирдаг. Үнэхээр залбирлын манаа тэргэн үгнээ зогсож хойж үеэ өрөөдөг, ард түмнээ өрөөдөг. Үнэхээр гайхамшигтай залбирлын хүчрэг хүмүүс болгож та өөрийн алдрын төлөө хаанчлалын төлөө тэдний минь ашиглах болтугай эзэн. Мөн эзэн буурлуудын минь эрүүл мэндийг таны хүчит мотор даатхан залбирч байна аваа. Эрүүл сав ирч хүчтэй байж он удаан жил бидэнтэйгээ биднийгээ өрөөж бидэнтэйгээ хамт амьдрах болтугай эзэн. Баярлалаа их эзэн минь. Дунд үеийнхнийг эзэн таны нэр дээр би өрөөж аваа. Үнэхээр эзэн хүнд ачаад дарамт үүрсэн тэд таны өмнө ирж таны хөнгөн буулгыг хүлээн авч үнэхээр амьдралдаа хүч чадалтай зөвхөн танаар удирдуулсан тийм л хүчрхэг нэгэн үеийнхэн болгож та биднийг босгон байгуулаарай аваа. Баярлалаа Есүс эзэн минь. Өнөөдөр ч гэсэн эзэн бидний дүү цуглаан болсон Сеул хамтын туяа цуглаан дэлхийн давс цуглааныг эзний нэр дээр өрөө яваа. Тэнд үйлчилж байгаа Чонгоны пастор Хонсогнаан багш, Банзар шахлагч болон дэлхийн давс цуглааны Батмандах пастор Эрдэнэчим галагч нарыг эзний нэр дээр өрөөж итгэлийн ахын дүүсэж гэсэн эзний нэр дээр би өрөөж аваа. Та тэр газрын эрхийг гэрэл авсан болж олон хүмүүсийг үнний замаар дагуулж чадах тийм л хүчрхэг цуглаан болгож та босгон байгуулаар аваа. Хэрэгцээтэй бүх зүйлээр та хангаж өгөөрэй эзэн минь ээ. Тийм ээ эзэн. Одоо яг энэ цаг таны үгийн цог
ирж байна эзэн. Үгийг дамжуулах таны хайртай охин их жаргал пастор имэн дээр эзэн таны тослогоо байх болтугай. Эзэн ам нэгдэхэд ариун сүнс ажиллаа хийж энэ цугаас хүн өгөрийн зөрсдгэлд таны үг хөрөх болтугай эзэн минь ээ. Үгээр дамжуулан бид нар чөлөөлөгдөж эдгэрч үнэхээр итгэл найдварыг олж авсан цаг байх болтугай. Танд бүхий л алдар магтаал хүндлийг өргөж бүхий л залбирал гуйлтай таны хүчит мотор даатгаж бидний хайртай эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За, онлоолагчтай баярлалаа. Халелуя. Халелуя. Амен. Амен. За, бид бүгдийн дээр эзэн бурхны маань нэгүсэл байгаасаа гэж хүсэж байна. Амен. Эзний хайр нэгүсэл дүүрэн байгаа гэдэгт итгэж байна. За, Солонгос руу сайн яваад ирлээ. Бурхны хайр ивэл нэгүслэр та бүгдийнхаа залбирлаар сайн яваад ирлээ. Та нар маань сайн сууцгааж ирсэн үү? Бас үнэхээр цуглаандаа бүгдээрээ цуглаад мөрөглөө өргөд итгэлээ сахиад сайн байгаа та нарыгаа хараад би ч гэсэн урамтай байна. Бас бурханд талархаж байна. За энэ удаа явсан миний хамгийн гол зорилго бол өмнө ярьжсэнчлэн Даяар Монгол чуулганы пастор ахлагчдын 3 дугаар чуулга уулзалтыг зохион байгуулах байсан. Монголын пастор ахлагчдын холбоо гэдэг байгууллага байдаг. Энэ холбооны өдөр тутмын 9 гишүүн байдаг. За энэ 9 гишүүний дотор би одоо орсон сонгуулиар ордог байгаа. Энэ хүмүүс одоо гардаж бас олон дэмжигчд болон хамтрагчдын хамтаар 3 дугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. За тэгээд 180-аас 200 орчим пастор ахлагч нар дэлхийд даяар байдаг Монгол чуулганы пастор ахлагч нар ирээд бүгдээр нь Солонгос улсын Гапион Үүрийн Маахал гэдэг үзэсгэлэнтэй сайхан кемпийн газар энэхүү одоо чуулга уулзалтыг зохион байгуулсан юм аа. 3 шөнө 4 өдөр хамтдаа ичх зүйлгүй үнний ажилчин хэмээн сайшаалган харуулахыг хичээ гэдэг ерөнхий одоо нэрийн дор пастор хөгжил, чуулган хөгжил, хамтын ажиллагаа хөгжил гэсэн сэдвүүдээр пасторууд хамтдаа цуглан, ярилцсан, мэтгэлцэн, нөхөрлөн одоо сайхан цагийг гаргалаа. Бас орой болгон хүчрэхийг магтаал ба залбирлын цагуудыг гаргасан байгаа. Та нар бодоод үз одоо Монголын чуулганд байгаа магтаалын пасторууд тэгээд урд зогсож байгаа хүмүүс дандаа пастор ахлагч нар гээ ботхоор тэнд ямар одоо оршихуй байх вэ тийм ээ. Магтан дууны оршихуй бол маш гайхалтай, маш хүчтэй ийм байсан байгаа. Бас одоо Монголын хамгийн анхан үеийн пасторууд эзний үгийг хуваалцаж, дурсамжаа хуваалцаж, гал алуун залбирал хийсэн ийм сайхан үнэхээр гоё цаг хугацаа байсан. Гэтэ сайхны хажуугаар санаа зовоосон зүйлсүүд олон байсан. Тэрний хамгийн том санаа зовоосон зүйл нь юу вэ гэхээр Монголын Евангелийн эвслээс одоо хийсэн судалгааны дүгнэлтийг танилцуулсан энэ дүгнэлт одоо энэ судалгааны мэдээлэл байсан байгаа. Магадгүй зөвхөн Монгол орн, Монголын газар нутгаар байгаа чуулганы хүрээнд хийгдсэн судалгаа байх гэж бодож байна. Энэ судалгаагаар ямар одоо дүгнэлт гарсан бэ? Ямар одоо үзүүлэлтүүдийг ярьсан бэ гэхээр тоонуудыг би яг нэг бүрчлэн нарийн санахгүй байгаач баримжаагаар ярил ингэж хэлсэн байгаа. Ковидаас өмнө Монгол чуулган 46,000 орчим итгэгчтэй гэсэн статистикийн дүн гарч ирсэн байна. Хүмүүсийг ингээд цаасан судалгаагаар дүгнээд үзэхэд за гэтэл ковидын дараа энэ тоо өссөн үү, буурсан уу гэсэн чинь мэдээж буурсан тэгтээ бүр 26,000 гултлаа буурсан. 50%-аараа буурчихсан. Ер нь бол дэлхийд даяар ковидын дараа дэлхийн бүх чуулган буурсан байгаа. Урдих шигээ байж байгаа болсон байгаа. Энэ мэдээж хоёр талтай. Нэгдүгээрт нь чуулганд байгаа одоо хөөсөрсөн, итгэлээрээ одоо болоогүй байсан хуурамч хүмүүс ковид гэдэг энэ шалгалтаар арилсан юм аа. Тэгээ чуулганы жинхэнэ төрх илэрч байна гэж нөгөө хэсэг нь үзэж байгаа бол нөгөө талаар энэ нь цуглааны сул дорой байдлыг, цуглааны хүчгүй байдлыг ганцхан том шуурганд яаж нурж ундгийг харуулж байна гэсэн ийм хоёр талын одоо дүгнэлтүүд явж байгаа. Ер нь дэлхийн чуулган ковидын дараа бүгд буурсан нь үнэн. Гэхдээ арай манай Монгол шиг 50%-аар буураагүй байна. За тэгвэл энэ 26,000 хүн хааччих вэ гэдээ ингээд судлаад үтсэн чинь тэдний бараг 13-аас 14 мянган гажб руу урсгал руу явжээ гэдэг статистик дүгнэлтийг гаргасан байна судалгаагаар. За гажуур урсгал руу тэд нар ингээд явсан. Ийм олон хүн тийм ээ алга болсон хүний бараг талаас илүү нь 70-80% нь гажуур урсгалд явсан гэдгийг сонсоод
пасторууд бүгдээрээ цочирдсан, шоконд орсон. Бас бид нарыг гэмшилт хөтөлсөн ийм одоо мэдээ байсан юм аа. За Монголын Евангелийн эвслийн гүйцэтгэх захирал удирцуулийн гишүүн Лувсан гом пастор дүгнэлтийнхаа үр дүнд юу гэж төгсөлтөнд нь юу гэж хэлсэн бэ гэхээр одоо Монгол чуулганд байгаа хамгийн том хэрэгцээ бол чуулган тарилтва сайн мэдээ юм аа. Бид нар Монголд хангалттай чуулган байна гэж бодож ивэл үгүй юм аа. Дахин бид нар зөндөө олон чуулганыг тарих хэрэгтэй байна. 1000 хүн тутам нэг цуглаан гэж зүйл одоо бүр 1200 байтугай түүнээс жилээ цуглаан бидэрт хэрэгтэй байна. Сайн мэдээ тарааж чуулган байгуулж жижиг боловч хүчирхэг чуулгануудыг олноор үүсгэх хэрэгтэй байна. Тэгжээж нийт маасаараа далаацтайгаар хөдөлнө гэж ингэж ярьсан. Монголын хүн амын нэг одоо гаруй 2 орчим хувь нь итгэгч гэжсэн бол одоо нэг хүрэхгүй хувь итгэгч болоод буучсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө Монгол газар 100 жилээс жилд тийм ээ 100-аас 100 давтагдсан үзэгдэл. Анх 1400 жилийн өмнө сайн мэдээний анхны одоо үг орж ирсэн энэ газар нутаг дээр сайн мэдээ Христтгэл хизээч одоо гүн үнзий үндэслэж байгаагүй шалтгаан нь яг ингээл замын дунд зуурдаар хагдраад алга болдог энэ шинж аахгүй. Тэгэхээр энэ шинжийг дахин давтагдахгүйгээр бид өөрсдийн цаг үедээ Монгол газар Христтгэлийн үнзгийн суурийг одоо тогтооё гэвэл бид нар яах нь вэ? Нийгмийг хамарсан далаацтай бүр одоо бөөс хуурс одоо шигдэг шиг бүр ингээд чигжээд орцсон олон чуулганыг хаасайгүй тарьж тэр олонхын нөлөө тэр маасаар нийгмийг одоо нэг давлгаагаар тийм олон шоргоол зэрэг ингээд хамтдаа хөдлөл давлгаа үүсдэг шиг давлгаагаар чуулганыг одоо нийгмийг одоо маасаар нь өөрчлөх ийм боломж биднэрт байна. Тийм учраас чуулган тарилтанд сайн мэдээд анхаарах хэрэгтэй байна гэдэг ийм одоо дүгнэлтийг судалгааныхаа төгсгөлд тийм ээ Лувсан гом пастор маань хэлсэн байгаа. Энэ дүгнэлттэй бусад пасторууд бид нар бүгдээрээ ер нь саналд нийлсэн. Тэгээд дэлхийн бүх пасторууд нийлээд чуулган тарилтанд илүү анхаарья, сайн мэдээд анхаарья гэдэг ийм одоо дүгнэлтийг гаргасан байгаамаа. За тэгвэл энийгээр дамжуулан би юу хэлхийг хүсэж байгаа юм бэ? Би 2 зүйлийг хэлмээр байгаа. Нэгдүгээрт нь хайртай ах トゥ нар минь ээ, хайртай хамтын туйчууд минь ээ, гаж буруу урсгалаас болгоомжлъё. Гажуур урсгалаас шин тэнгэр шин газар ээж чуулган, бурхны чуулган, Яхоагийн гэрчүүд, мормон тийм ээ одоо гих мэтчлэн хагас өдрийн адвентист цуглаан гих мэтчлэн танигдсан гаж урсгалууд байгаа. Тэр бол танигдсан учраас бид нар шууд улаан цам яваад очихгүй. Тэгтээ одоо ч гэсэн цуглаан дотор шин тэнгэр газрын тагнуулууд их байна гэж ярьж байна. Итгэгчийн дүрээр итгэжтэй бүр одоо удирдагчийн дүрээр ороод ирсэн. Тэгээд одоо пасторуудын чуулгуулалтын талаар бид нар зургуудыг одоо нээлттэй тавихыг зөвшөөрөөгүй хувийн зургаал тавьж болно гэд. Гэтэл алхидийн бидний нээлттэй тавихыг зөвшөөрөөгүй зургийг олж аваад пасторуудыг янз бүрээр хараад зүхэд бичээд эхэлсэн ийм үзэгдэл хүртэл гараад ирж байгаа. Тэгэхээр энэ бол чуулганы мэдээлэл маш түргэнд хамгийн хурд нь очиж байгаа гэдг нь бидний дундаж тэр тагнуулууд байгаа гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр маань сүлэн тийм хүн байгавал яваасаа гэж хүсэж байна. Бид нар шин тэнгэр газрын хүн хэрэггүй учраас та явна уу гэж одоо би хэний мэдхгүй ч гэсэн нийтийн дунд хэлж байна. За гэтэл энэ танигдсан одоо тий ойлгомжтой гаж урсгалаас гадна танигдаагүй мэдэгдэхгүй байгаа. Тэгсэн хэрнээ гаж буруу шинжтэй сургаал номлол заадаг зүйлсүүд үзэгдэл ковидоос хойш маш их болсон. Онлайн интернетээр гадны дотны янз бүрийн хүмүүс маш олон ийм одоо гаж буруу шинжтэй буюу тийм ээ чуулганы эв нэгдэл чуулганы мөн чанар руу шууд халдаж орж ирсэн ийм одоо юмнуудыг тийм ээ номлолуудыг ихээр одоо хийж байна. Сургаалуудыг ихээр хийж байна гэдгийг бид нэр анзаарах хэрэгтэй юм аа. Монголын Евангелийн эвслийн бас нэг үүрэг болохоор гажууруу урсгалыг тодорхойлон таниулах юм. Тэгээд Монголын Евангелийн эвсэл өнөөдөр болж байгаа үзэгдлүүдийг дүгнээд зарим нэг хүмүүстэй уулзаж ярилцаад явж байгаа. Гажууруу мөн үү биш үү гэж тодорхойлох гээд. Ягаад бол пасторуудын дунд алхидийн тэр бүх зүйлсүүдийн талаар одоо гаж буруу шинжтэй. Гэхдээ гаж буруугээ хэлчихээр гаж буруу гэж үзэх юм юу ч байхгүй. Аль бие усаар хинч тодорхойлоогүй ийм үзэгдлүүдийн талаар ярьж байгаа. Ямар тохиолдлууд болсон тухай, юу болсон талаар. Тэр болсон тохиолдлуудыг аваад үзэхээр тэр бүх хүмүүсийн яриаг нийлүүлээд дүгнэхээр энэ нь
Яавч энгийн биш асуудал дагуулсан гаж буруу шинжтэй, гаж буруу болох магадлалтай гэдэг ийм одоо чиглэл рүү, ангил руу орж ирж байгаа. Тийм учраас Монголын Евангелийн эвсэл тэр хүмүүстэй уулзаад тэдний гарал өсөл хинээс эхлэлтэй вэ гэдэг дээд одоо гадаадын ч юм уу те хүмүүстэй одоо удирдлагын байгууллагатай холбогдоод загтлаар харилцаад мөн чанарыг тодорхойлохын төлөө ажиллаж байгаа. Харин бид нар яах вэ? Тэр дүгнэлт гарахаас өмнө бид нар яах вэ? Хуйлрахгүй байцгаая. Чуулган төвтэй байя. Пастор төвтэй байя. Энэ бол гаж урсгалаас хамгаалах хамгийн сайн арга юм аа. Амен. Даяар Монгол чуулганы пастор ахлагчийн чуулганы дараа манай хончлынхын тусдаа цуглаад 2 хоног бас семинар хийсэн. Тэрний нэг өдөр бид нар ариун майхан сүмийг үтсэн байгаа. Мосегийн Синай уулан дээр хүлээж аваад Израилийн ард түмний дунд барьсан майхан сүмийг яг тэр бодит загвараар нь барьсан одоо музей дэлхий дээр 3 байдгийн нэг нь Солонгост байт юм байна. Солонгост байдаг энэ музейн дэлхий дээр цор ганцхан байдаг байшин доторх тийм одоо ариун майхан сүм. Бусд нь дандаа ил гадаа байдаг бол Солонгосыг болохоор яг тэр одоо хуучин гэрээнийхэн загварын дагуу яг тэр одоо далайн гахааны арьс мэсээр нь яг журмын дагуу хийгээд дотор байгаа ийм майхан сүм багхгүй юу? Энэ майхан сүмийг бид нар үзсэн, мэдээд сонирхолтой байсан. Хамгийн гол нь тайлбарлагч өгөөд тайлбарлагчийн хэлсэн дүгнэлт хамгийн чухал байсан. Энэ тайлбарлагч бараг 34 жил майхан сүмийг тайлбарлаж байгаа хүн юм байна. Олон гадна дотны хүмүүс тайлбарлал нь яриад тэгээд майхан сүмийн одоо бүх одоо дарааллуудыг бидний итгэлийн буюу авралын одоо чиглэлтэй холбон тайлбарлсан байгаа. Тэгээд тэр хүн хамгийн сүүлд дүгнээд юу гэж хэлсэн бэ? Дүгнээд хэлгээд итгэгчд минь жинхэнэ байя, үлдгэсэд байя, жинхэнэ амьд байя гэвэл хамгийн түрүүнд бурхан төвтэй амьдрал. Амьдралын чинь төвцийг бурхан эзэн байх ёстой. Бүх юмыг бурхан дээр төвлөрүүл. Хоёрдугаарт нь Библи буюу үг төвтэй амьдрал. Библийн үгээр амьдрал. Гуравдугаарт нь чуулган төвтэй амьдрал. Нутгийн чуулган буюу өөрийн хамрагддаг чуулганыг амьдралынхаа төв цэг болгоно амьдрал. Дөрөвдүгээрт нь пастор төвтэй амьдрал. Чуулган бол Христийн бие. Христ бол энэ биеийн тэргүүн. Энэ биеийн толгой тэргүүнээс тийм ээ одоо пастор гэдэг хүнийг тосож томилоод бусад Христийн бие таниулаад бусад Христийн бие бүгдээрээ окей гэж зөвшөөрөөд томилогдсон зарц боолвол нутгийн чуулганы пастор байгаа. Тийм учраас пастор төвтэй байж яах нь бид нар гажууруу урсгалаас өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг юм аа. Амен уу? Амен. Тийм учраас гажууруу урсгал өнөөдөр тодорхой мэдэгдэж байгаагаас гадна мэдэгдэхгүй маш олон гаж буруу шинжтэй. Өөрөөр хэлэх юм бол чуулганы эмх цэгц саяны ярьсан тийм ээ. Христ чуулган бол Есүсийн бие. Есүс толгой нь. Энэ толгой тосол томилоод нийт чуулганд таниулаад пастрыг гаргадаг. Тэр бол Бурхны боол зарц. Тийм ээ. Яг энэ эмх цэгц бол хамгийн том эмх цэгц байхгүй. Энэ эмх цэгц рүү яг сүх шиг хажуугаас нь шууд хөндлөнгөөс нь дайрч орж ирдэг. Ийм шинжтэй сургаал номлол, ийм шинжтэй цугларалтууд нутгийн чуулганы нэгдмэл байдлыг буснуулсан ийм зүйлсүүдийг бид нар одоо тийм асуултын тэмдэгтэйгээр хүлээж авах хэрэгтэй юм аа. Та нар бүгд маш сайн ойлгож байгаа бид цуглаанд хамрагдах ёстой гэдгийг. Өөрийн гэсэн чуулгантай бай. Сүүлүүд манай цуглаанд гаднаас буюу өөр цуглаанд явж хагаад тэгээ ковидын дараа цуглаангүй болоод тэгээд яахаа мэдэхгүй ч юм эсвэл одоо тий цуглаандаа сайн сууршиж чадахгүй ирж очиж хагаад манад ирж байгаа хүмүүс олон байгаа. Мэдээж би пастор хүний хувьд welcome хүлээж аван дуртай яа. Харин манад ирсэн бол яах вэ? Суурших хэрэгтэй. Тогтох хэрэгтэй. Сууршиж тогтно гэдэг нь юу вэ? Ямар нэгэн ургамлыг бид нар тийм ээ одоо энд ургажсэн одоо цэцгийг зөөгөөд өөр шороонд өөр хөрсөнд тарьж байгаатай адилхан. Ингэж тарихад энэ ургамал эндээс өгдөд энд очихороо эхлээд яадаг вүлээ? Эхний хэдэн хоногтоо муужирдаг. Ингээд гунддаг, үхэж байгаа юм шиг болоод бүр зарим хэсгэд үхдэг. Тэгээд тэндээсээ амьдрдаг. Тэгвэл тэр тэгээд амьдраад явна. Тэрэн шиг та цуглаанд шинээр ирж байгаа бол өөр сүмд та хичнээн олон жил мундаг явсан байсан ш энэ цуглаанд ирсэн бол
анхнаас нь эхэлнэ. Сууршин, чуулган дундаа үхээд, чуулган дундаа амьдрна гэсэн үг. Энэ бол хамгийн том зарчим байгаа байхгүй юу? Амен уу, тийм ээ? Тийм учраас бид нар бол бүх хүнд нээлттэй ирж болно. Гэхдээ та эрэхтэй ирсэн бол энд байгаа зарчим журмыг барих ёстой маа гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг бол хүмүүс ирдэг, тэгээд яваад өгдөг. Хэд тэгж жагаад яваад өгнө. Хэд ирж байж жагаад яваад өгнө. Тэгээд тэрхэн дахиад хаана очих вэ? Тэндээ сууршиж чадахгүй юу? Тэгээд өнхрөөл сууршдаггүй ийм итгэгчид Монголд маш олон байна. Энэ бол маш буруу үзэгдэл. Энэ бол Бурхны хүсэл биш. Энэ бол гаж буруу шинж чанар байхгүй юу? Жинхэнэ Бурхны хүсэж байгаа Библийг одоо чуулган гэж юу вэ гэвэл чи өөрийн гэсэн үндэс одоо тэг үндсээ авж байгаа, тэжээлээ авж байгаа чуулганда чиний гэр сүнслэг гэр шиг чуулган байх хэвээр. Тэр чуулганд чинь Бурхнаас томилогдсон Бурхны боол зарц байх хэвээр. Тэр боол зарц чам таалагддаггүй чи түүний үгэнд дуулууртаа орсноороо эмх цэгцийг тогтоож гажуур урсгал болон элдв зүйлээс өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг юм аа. Амен уу? Амен. Тэгэхээр энэ эмх цэгцийг та бүхэн маань сайн санаад гаж урсгалаас болгоомжтой байцгаая гэж та нараа уриалмаар байгаамаа. За хоёрдугаар гол зүйл бол сайн мэдээ тараая. Манай цуглаан бол 3 хүн эс чуулган гэдэг шинэ бүтэц рүү орж байгаа. 3 хүн эс гэдэг энэ одоо бүтэц болвол 3 хүн цуглуул чуулган гэсэн үг байхгүй юу? Бид нар эс гэж нэрлэж байгаа ч үнэндээ Библийн ойлголтын дагуу 3 хүн эсний нэрээр цуглуул тэр газар чуулган үссэн гэж үздэг. Тийм учраас энэ бол маш хүчрхэг зохион байгуулалт гэсэн үг. 3 хүн эсийн бүлгийг авч явж байгаа чиглүүлэгч нь пастраас томилогдсон 3 хүн эсийн боол зарц гэсэн үг байхгүй юу? Тэндээсээ салбарлаад чуулган болох боломжтой. Өөрөөр хэлбэл 3 хүн эсээ сайн хийвэл цаашдаа тарилт хийгдэх боломжтой гэсэн үг. Тэндээс үүсээд тарилт хийгдээд гараад явах бүрэн боломжтой. Энэ бол маш одоо гайхалтай сайн юм систем байгаа учраас бид нар 3 хүн эсийн чуулганаараа газар сайгүй өсөж үржиж. Өнөөдөр маань цуглааны Бямбай маань 10 сарын 22-нд явна. Тэгээ Солонгос хүнтэй гэрлээд орсон суухан гараад тэгээ бүр одоо амьдрахаар явах гэж байна. Тэгээ пастраа би чиглүүлэгчийн сургалтанд суусан байхгүй. Би одоо групп руу ороод би тэндээ очиж 3 хүнээс байгуулж болох уу? Болгүй яах вэ? Тэр чинь л жинхэнэ хүсэл шүү дээ. Ягаад бол тэдний гэр Солонгосын бүр хөдөө бөглүү газар байдаг. Тэнд мэдээж үйлдвэрүүд байгаа, мэдээж монголчууд байж л байгаа. Тэнд очиод 3 хүнээсээ байгуулах юм бол тэнд жижигхэн чуулган бидний нэг эс жижигхэн чуулган тэнд таригдана гэсэн үг. Ингэж жижиг энэ тентгүү өргөс шиг шавсан чуулгануудыг байгуулж яаж энэ нийгмийг яах нь бид нар далаас дагаар давлгаа болон өөрчлөх боломжтой байна гэдгийг бид нар хүлээж авах хэрэгтэй байгаамаа. Тийм учраас энэ 3 хүнээс гэдэг хараан дээрээ нэгдмэл байя. Бид нар хүн болгонд энийг хараад энэ бол миний хүүх хийх зүйл, би энэ зүйл идэвхтэй оролцох ёстой гэдэг дээрээ нэгдмэл бай. Бид нар нэг санаатай нэгдмэл хөдлөхгүй болвол бид энэ цаг үеэ аврал дагуулхад амаргүй болоод байна. Хорогдоод байгааг харж байгаа үстэй 50% хорогдсон байна. Тийм ээ? Энэ бол пасторуудын төдийгүй энэ цаг үе итгэгчид бидний хариуцлага байхгүй юу? Бид нар энэ хариуцлага Бурхны өмнө ухамсарлаад сайн мэдэн дээрээ нэгдмэл байгаад алсын хараандаар нэгдмэл байгаад хамтдаа хөдлөн хамтдаа хичээн зүтгэцгээе. Амен уу? Хажуудлын өндөө хэлээ та. Алсын хараагаараа хамтдаа алхъя. Сайн мэдээ тараая. Чуулган тарилтыг хийя. Амен. Амен. За энд хүртэл оршил байлаа. Явж ирсэн сонин сайхантай холбоотойгоор та нартай хуваалцахыг хүссэн хамгийн гол санаа маань энэ зүйл байсан. Тэгээ өнөөдрийнхээ номлолынхаа эхэнд энийг оруулсан юм аа. Одоо номлолынхаа гол хэсэг рүү оръё. Өнөөдөр бид нар хамтдаа Исая номноос эзний үгийг авч байна. Исая гэдэг хүн болвол бүтэн 60 жилийг харж иш үзүүлсэн хүн байгаа. 60 гэдэг бол юу гэсэн үг лээ? Нэг үе. Нэг нь 60 буюу 60-60-аар нь үечлдэг гэж үзвэл бүтэн нэг үе. Тэгэхээр бүхэл бүтэн нэг үеийг бүхлээр нь харсан гэдэг нь түүний сүнслэг нь ямар гүн, ямар хол байсан гэдгийг харуулж байгаа. Тийм учраас түүний үг одоо ч биднэрт тийм ээ маш нөлөөтэй хэвээрээ юм аа. Исаягийн цаг үе бол Израилийн хувьд бол тийм ээ
тийм ч одоо муу биш үе байсан, дажгүй байсан. Яг бол Исаягаас хоошо 100 жилийн дараа Израиль сүрсэн. Исаигийн үед бол хойд одоо Израиль сүрсэн, өмнөд Юда бол оршин тогтнож ирсэн байна. Исая Вавилоны боолчлолд явах нь зөв. Энэ бол Бурхны хүсэл гэж иш үзүүлсэн. Энийг ард түмэн хүлээж авсан, зарим нь хүлээж аваагүй. Исая бас тэгээ зогсоогүй, удахгүй боолчлоос чөлөөлөгдөнө. Эргээд сэргэн манднаа. Тэгээд Вавилон өөрөө нурна гэдгийг хүртэл ярьсан байна. Яг энэ бүх одоо сүрэл ба сэргэн мандлын иш үзлэг дунд нь өнөөдрийн бидний уншсан 46 дугаар бүлэг байгаа бөгөөд энэ бүлгээс онцгойлон 3 ба 4 дугаар ишлэлийг бид нар хамтдаа үзэж байгаамаа. За 1-р нь 3 дугаар ишлэлийн эхэнд ингэж хэлсэн байгаа. Яаковын гэрээ, Израилийн гэрийн үлдгэстэй. За энэ өгүүлбэрийг уншаад үзэхээр Яаковын гэрээ, Израилийн гэрийн үлдгэстэй адилхан байна уу, өөр байна уу? Арай өөр, арай ялгаатай. Яаковын гэр гэдэг нь томоороо. Израилийн гэрийн үлдгэсэд гэвэл том дундах цөөх юм шиг ойлголтыг өгч байгаа. Яагаад гэвэл Яаков, Израиль хоёр хоёулаа хэдэн хүн билээ? Нэг хүн байхгүй юу? Яаков болвол Исаакийн хүн. Исаак нь Авраамийн хүн. Тийм ээ? Исаак, Авраам, Исаакийг, Исаак нь Эсав, Яаков хоёрыг төрүүлсэн. Гэтэл Яаков яасан бэ? Ахыгаа мэхлээд ууган хүүгийн эрхийн хулгайлаад авцсан. Тэгэнгүүт ах нь маш их уурлаад Яаков зүхтаад, тийм ээ, 20 жил амьдраад буцаж ирэхэд нь ах нь түүнийг алнаа гэж байж исэн. Энийг мэдсэн Яаков Яббок голын иргдээр бурхантай барилдаж өршөөл гуйсан. Бүхэл шүнжэнгөө барилдаад бурхан түүнийг дийлээгүй. Дийлэхгүй болохоор бурхан түүний бөксрөө нь алгацсан байгаа. Тэгээд түүний нэрийг Израиль болгож өөрчилсөн. Тэгэхээр Яаков бол Израиль юм. Яаковын гэр гэдэг нь Яаковын 12 хүүгээс үүссэн Израилийн 12 овгийг хэлж байгаа. Эдгээр 12 хүүгийн нэрийг бүгдээр хамтдаа хэлье та. Ашер, Нафтали, Зебулун, Исахар, Манасе, Дан, Бенамин, Ефраим, Юда, Симон, Рубен, Гад. За, Библи үтсэн хүмүүс бол нэг шүү цээжээр мэдчих хэвээр байхгүй юу? За бид нэг зураг төсөөлөх юм бол хамгийн дээрээс эхлэн Ашер, Нафтали, Зебулун, Исахар, Манасегийн хагас овог, тэгээд Ефраим, Дан, Бенамин, Юда, дотор нь Симон, Йордны нөгөө талд Рубен, Гад, Манасегийн хагас овог. Ингээд энэ бол Израилийн 12 овог. Тийм ээ, энэ 12 овгийг Израилийн гэр гэж хэлж байгаа. Энэ 12 овгоос гадна нэг овог байгаа. Ямар овог гэлээ? Леви овог. Леви овогт бурхан газар өгсөн үү? Өгөөгүй. Учир нь Леви овгийн өв аягны хувь нь бурхан өөрөө гэж хэлсэн. Амен. Амен. Ингээд нийтдээ Израилийн 13 овог одоо болвол Яаковын гэр гэдэг ойлголтод орж байгаамаа. Тэгвэл Израилийн гэрийн үлдгэсэд гэж яг хэн юм болоо? Исаягийн мессежийг сонсоод дуулууртаагаар Вавилоны боолчлолд очоод байшин бариад, цэцэрлэг байгуулад, ус үзэм тариад, хөвгүүд охтуудаа гэрлүүлээд тэр газар амьдарч байгаа хүмүүсийг Яаковын гэрийн үлдгэсэд гэж байгаа. Учир нь тэд иш үзүүлэгчийн үгэнд буюу Бурхны үгэнд дуулууртаа дагсан хүмүүс. Гэтэл Исаягийн үгийг сонсоод үгүй худлаа, Исая худлаа ярьж байна. Бид нар боол болохгүй. Бурхан бидрийг боол болгох ёсгүй. Бид бол Бурхны ард түмэн. Бид Египтийн тусламжийг авъя. Тэдний тусламжаар Вавилоныг ялъя гэж ярьж байгаа хүмүүс бол Яаковын гэрийн үлдгэсэд биш. Өөрөөр хэлэх юм бол цуглаанд олон хүмүүс байгаа. Бүгдээрээ Яаковын гэр мөн. Тэгээ чуулган дунд жинхэнэ итгэлээрээ, жинхэнэ Бурхны үгээр амьдардаг, жинхэнэ үр жимс ургуулдаг цөөн итгэгчид байдаг. Түүнийг үлдгэсэд гэж байгаа. За жишээлх юм бол
Биднийг бүгднийг Улаанбаатарын үр гэж бодё. Та өөрийгөө Улаанбаатар үргээ бод. Та юм үр ингэ тариа ингэ байж байгаа заа юу. Тэгэнгүүт бурхан паяалнахаар одоо паяалнагдахад тэн донд үлддэг хүмүүс, тэн алт мөнгө тийм ээ одоо хөрөл зэс гэд үлдэх хүмүүс байна. Тэднэр нь юу вэ гэвэл дотроо амьтай гэдэг нь бурхны хүслээр амьдрсан хүн. Тэр хүн тэнд галан дундаас үлдэж гарч ирдгийг тийм ээ Вавилоны боолчл бол гал байсан байхгүй. Галан дунд дуулууртаа итгэлээд дагаад синагог байгуулад үр хүүхдүүдтэй сайн мэдээ буюу бурхны үгээд дамжуулаад үлдэж байгаа хүмүүс бол Израилийн гэрийн үлдгэсэд гэсэн үг. Амен. Бурхан таныг уур хилэнгийнхаа галаар, хардталтын галаараа шатаалаа гэж бодъё. Тэр нь таны амьдрал зовлон бэрхшээл өвчин асуудал болон ирлээ. Тэгсэн ч та итгэл дээрээ дуулууртаагаар үлдэх үү? Бурхны үгээр амьдрах гэж тэмцэх үү гэдэгт бидний үлдгэсэд мөн үү биш үү гэдэг асуултын хариулт байж идэг. Үлдгэсэд гэдэг бол жинхнийг хэлж байгаа байхгүй юу? Үлдгэсэд бол жинхэн. Тийм учраас Библи юу гэж хэлсэн бilé? Дагаад хэлье. Дуудагдсан нь олонч, сонгогдсон нь цөөн. Хэнийг сонгодог юм бэ? Үлдгэсдийг сонгодог байхгүй юу? Үлдгэсдийг. Тийм учраас би цуглаанд явж байгаа гэдэг нь хангалттай биш. Би цуглаанд явж байгаа нь майхан сүмээр бол чи хашаанд орж ирж байгаа. Өргөн үүдээр, авралын үүдээр ороод ирсэн байна. Харин чи ариунаас ариун газрын нарийн хаалгаар хаанд тахилч болоод орох ёстой. Тэгжээс чи ариун газар байгаа эзний оршихуй руу жинхэнэ очиж чадна. Тэр бол нарийн зам бөгөөд чи тийм ээ одоо майхан сүмийн хашаараа орохдоо нүгэлтэн бож орж ирсэн. Христийн тахилаар чи ариусаад тахилч болоод явах ёстой байхгүй. Тийм учраас 2 дугаар Петр номон дээр итгэлийн хүмүүсийг юу ч хэлсэн бэлээ. Хаанд угсаа. Хаанд тахилч ариу үндэстэн бурхны эзэмшлийн арт түмэн сонгогдсон угсаа. Нэг ёсны левичуд гэж хэлж байгаа байхгүй юу? Амен. Амен. Бид нар ийм одоо бурханлаг хаанд тахилчийн шинжтэй бурхны үгээр амьдрдаг хүн байж ижил сонгогдсдийн тоонд, үлдгэсдийн тоонд орно гэсэн үг юм аа. Тэгэхээр энэ дуудаж байгаа дуудлага бол бурхны хүсэл юм. Бурхан биднийг бүгднийг дуудаж байгаа. Тэр дундаа биднийг үлдгэсэд байгаасаа гэсэндээ дахин дуудаж байгаа юм аа. Амен. Бурхан таныг аврал дууддаг. Тэгээ дахин таныг сайн мэдээ рүү, үйлчлэл рүү, гал руу дуудаж байгаа байхгүй. Бид ягаад ариун сүнсний галыг тунхаглан залбирдаг юм? Ягаад бол тэр гал над дээр ирэхээр миний дотор байгаа бохир бузар зүйлийг илчилдэг байхгүй. Жинхэнэ биш юмыг илчилдэг. Тэгээ би тэр галаар хуйхлагдсан жинхэнэ болно хувирдаг. Тийм учраас ариун сүнсний гал биднэрт хэрэгтэй. Пентекостийн өдөр ариун сүнс гал мэт бууж ирснээр тэд нар бүгдээрээ жинхэнэ болон хувирсан байхгүй. Амен. Амен. Тийм учраас энэ дээр эзэн өөрийнхөө хүслийг бидэрт энэ дуудлагаараа илэрхийлж байгаамаа. Хамтын туяачудаа. Хамтын туяа цуглаандаг жинхэнэ итгэгчтэй гэж хэлж байгаа. Амен. За тэгээ 2 дугаарт нь харах юм бол ингэж хэлсэн байгаа, тийм ээ. Бүгд намайг сонсогтөөн. Та нарыг хэвлээд байхаас би тээсэн. Төрхөөсөө та нар надаар өргүүлсэн. Яагаад бурхан ингэж хэлэх болов? Яагаад бол бид нар бурхнаар тээлгсэн байна ээжийнхаа хэвлээд. Бурхан биднийг төрүүлсэн байна. Төрхөөс ахуулаад өнөөдөр хүртэл биднийг өргөөд явсан байна. Гэтэл бид нар үүнд итгэдэггүй. Тийм учраас бид нар санаа зовдөг, айдаг, түгшдэг, гундаг, гутдаг, уурладаг, хилгэндэг. Бурхан бидэрт юу хэлсэн? Юунд ч санаа зов. Бүх зүйл талархах гэж хэлсэн. Гэтэл бид нар яадаг вэ? Юун бүхэн санаа зовдөг, юунд ч талархдаггүй. Тэгээ бурхан мөр гайхаад дуудаж байгаа байхгүй. Хамтын туяачудаа. За яг хуу хамтын туяачуд алаг цог байгаа. Үгүй жинхэнэ итгэжтэй. Би та нарыг тээж төрүүлсэн. Би та нарыг аваад явж гин. Юундаа санаа зов, юундаа үл итгэж, юундаа эрэл, юундаа гайхаад, юундаа ингэж байгаа юм бэ? Юундаа талархахгүй байгаа юм бэ? Яагаад амар тавныг гээгээд байгаа юм бэ гэж асууж байгаатай адилхан гэсэн үг. Амен уу? Амен. Тийм учраас бид нар бурхны хайранд итгэх хэрэгтэй юм аа. Хизээж мартахгүй зүйл бол
би 90 сандаа төрчөөгүй. Бурхан намайг ээж минь гитсэн тээлгсэн юм аа. Тийм учраас би тэгсэн юм аа. Би төрөөд өнөөдөр хүртэл амьдрсан бүгд Бурханы ивэл юм аа. Нэг ч зүйл байхгүй бүгд Бурханы ивэл юм аа. Ивэл гэдэг дуу байдаг ш тийм ээ. Бүх зүйл ивэл хязгааргүй ивэл миний амьдрал санаандгүй зүйл нэг ч үгүй бүх зүйл ивэл байсан. Үнэхээр яг энэ дууны үг шиг бид нар яах нь вэ? Бүх зүйлийг Бурханы хайр ивэл гэж итгэн санаа амар талархан амьдрдаг байвал үлдгэсэд болно гэсэн үг. Болоо гэсэн ч амен гэж боолчлогддог. Өөрөөр хэлэх юм бол бүх юм сайхан байгаа үед Бурханы хайранд итгэж болж байна. Бүх юм сайхан, бүх юм болж байна. Окей? Бурханаа тайртай, батлагдж байна. Амен. Гэтэл амьдрал зовлон бэрхшээл асуудал эдгэшгүй өвчин өөр санхүүгийн бэрхшээл, хямрал, тулгарлаа, асуудал тулгарлаа. Хайр хаана байна? Бурхан надад хайртай бол яхаар ингэдэм бэ гэд эхлэвэл Бурхан бидрийг гайхан дуудана. Яасан бэ? Юу болсон? Би чамайг тээсэн, би чамайг өргөж байгаа. Чи энэ зэргийн зовлонг те даваад ач хариулж чадахгүй нөө? Чи гэрээний амьдралаар амьдарч ачлалтай байж чадахгүй нөө гэж Бурхан асууна гэсэн үг байхгүй юу? Амен уу? Тийм учраас хайр тахтунаар минь бидний дунд өвдөж байгаа хүмүүс байна, зовлонтой хүмүүс байна, амьдрал угаасаа амаргүй байна. Зөвхөн Монголд амаргүй байгаа юм биш ээ. Солонгост ч амаргүй байна. Би Солонгос сая 21 орчим хонлоо. Тэг үнэхээр бас амаргүй байна тэнд. Ялангуяа манай оюутнууд амаргүй байна. Ажил хийх гэх тэгэхээр хичээлээ таслана. Хичээл тасалж болохгүй гэхээр мөнгө байхгүй. Мөнгөгүй юм чинь байнгын өсөглөн. Үргэлжийн мөнхийн өсөглөн. Үнэхээр амаргүй байна. Солонгос хүмүүс ч гэсэн юмны үн маш би метрогоор ингээл явлаа. Би чинь бараг хоол унд хамаг юм хүнээр даалгавал метрогоор л явж байгаа шүү дээ. Тэгэхэд бараг өдөрт бараг Монгол мөнгөөр бараг 40-50 мянга бол өлөх нь зурагдаад дуусчих. Тэгэж одоо явдаг бол ста бүтэхгүй юм байна гэмээр. Метронд маш их мөнгө явд юм байна. Юм бүхэн маш үнэтэй, маш амаргүй байна. Монголд ч гэсэн те амаргүй байна. Гэхдээ Солонгосоос арай дээр байна. Би бол тэгжил хэлмээр байна. Тийм учраас бид нар яах вэ? Бүх зүйл Бурханы ивэл юмаа гэдэгт итгэж талархал та Бурхандаа санаа зовлгүйгээр гуйлтаа хүсэл дээрээ Бурхандаа мэдүүлээд бүх юм Бурханы ивэл гэдэгт итгэн бүх зүйл талархан амьдрдаг үлдгэсэд байцгаая гэж эзний нэрээр ерөөж байна. Амен уу? Амен. Энэ бол эзний нэгдүгээрт бидэнд тандаж тийм ээ одоо хэлж байгаа одоо тийм биш хоёрдугаарт хэлж байгаа уриалга юм аа. Нэгдүгээрх нь ямар зүйл байлаа? Тийм ээ жинхэнэ бай. Хоёрдугаарх нь жинхэнэ хүн юундаж санаа зовтгоо харин талархал дүүрэн байд юм аа гэж хэлж байна. За тэгвэл гуравдугаарт нь дөрөвдүгээр эшлэлээр хэлсэн байгаа. Би та нарыг өндөр настай болсон ч би байсаар байна. Үс буурал болсон ч би авч явах болно. Би хийсэн биетэй би түшиж яваад аварна. Тэгэхээр энэ миний одоо нөгөө номлол бэлдсэн Библи хоёр зөрөөд байгаа байхгүй юу? Номлол бэлдсэн Библиэлд болохоор би үүрээд аваад явна гэж байгаа. Тэгээ хөгшин настай болсон ч яах нь Бурхан үүрээд явна гэсэн чинь бүр айгүй гоё ивэл авсан. Хөгшрөхөөс яах хэрэггүй юм байна. Бурхан үүрээд явах юм байна гэж бодсон чи бүр санаа амар боллоо. Амен. Өөрөөр хэлэх юм бол яасангүй би та нарыг эхийн хэвлэлд тээлгсэн, би төрүүлсэн, төрхөөс чинь ахуулаад авч явсан. Чамайг үс буурал боллоо. Хөгшин настай өтөл боллоо гэд би голоод хаяхгүй харин чур яана гэж бүр үүрээд явна. Тэгээ чамайг хангалттай аварна гэж байгаа. Тэгээ удахгүй Ахмадын баяр болох гэж байна. 10 сарын 1 бол Ахмадын баяр юм аа. Ахмадын баяр гэж ботхоор гой ч юм шиг, муухай ч юм шиг. Ахмад боллоо гэд баярлах юм байгаа ч юм уу, байхгүй ч юм уу. Хоёр талтай, тийм ээ. Гэхдээ Ахмадын баярыг итгэл дотор хийвэл маш говьдох учиртай, тийм ээ. Би Ахмад настай болсон яадаг гэж Бурхан намайг үүрээд авч байгаа шүү дээ. Би бол ийм хүндэт хүн болсон байна
гэдэг энэ одоо утгыг илүү тодруулах боломжтой баярын өдөр бол Ахмадын баярын өдөр юм а гэж итгэж байна. Тийм учраас бид нар Бурхан дотор Ахмадын баярыг тэмдэглэцгээе. Тэрнээс гадна сүнсэнд нас гэж байдаггүй. Таны сүнс, Ахмад настай хүний сүнс, хүүхдийн сүнс бүгд адилхан. Бид нар сүнсээр өснө гэхээр бид нар биеэр өсгөөрөө нөгөө насалдаг шигэ сүнсээ бас насаслан гэж бодоод байгаа. Гэтэл сүнс бол матер биш. Матер биш учраас орон зай, цаг хугацаа түнд байхгүй. Зөвхөн матер л орон зай, цаг хугацаанд дотор байдаг. Бурхан бол матер биш. Тийм учраас Бурханд орон зай, цаг хугацаа байдаггүй. Тийм учраас хэний ч сүнс бүгд адилхан байхгүй, адилхан. Хөгшин настай боллоо гэд одоо сүнсээрээ бас хөгшин гэсэн үг биш. Хөгшин настай болсон ч би чинь л хөгшин, сэтгэл оюун чинь л тийм ээ настай байгаа болохоос сүнс чинь Бурханы өмнө балчир хэвээрээ байгаа. Тийм учраас Бурхан үүрээд явна гэж байгаа юм аа. Амен. Өнөөдөр ахмадуудад Бурхан Ахмадын баярыг тохиолдуулна хэлж яахгүй юу? Өтөл настай өс бүрл боллоо гэд бүү санаа зов. Би чамайг бүр үүрч аваад аврахтаа л аварнаа. Амен. Тэгвэл настай болсон бид нар яаж Бурханд ач хариулах вэ? Бид нар Бурханд өөрүүлчихэд Бурхан намайг үрээд явж байгаа гээл байж ах уу? Үгүй юм аа. Үнэхээр залуу хүн таныг харахад үнэхээр Бурхан үрээд явж индаа гимээр үнэртгэр амьдралаар амьдрах ёстой. Та нар нэг Вонгангийн пастор гэдэг настай хүнийг харсан уу? 85 настай манад ирсэн шүү дээ. Вонгангийн хүүтэйгээ ирсэн, өнгөрсөн жил ирсэн. Настай хүн байхгүй, 85 та пастор. Тэр хүн бол тэгтээ үнэхээр Бурхан түүнийг үрээд явдсан байна. Бурхан үнэхээр энэ хүн биш, Бурхан л явж ийн да гэж бодогдохоор амьдрдаг. Туйлын даруй, туйлын эмх цэстэй олон үг байхгүй. Үнэхээр цэвэр цэмцгэр, үнэхээр одоо тодорхой ярьдаг. Бүх юмыг ойлгодог, ойлгохгүй мөгт бүгдийг амар хурц ойлгодог. Маш их уншиж боловсрдаг ийм одоо хүн байгаа байхгүй юу? Тэгээд өнөр хүндлэхээсээр аргагүй байгаа. Өөрөөр хэлбэл бид нар өтөл настай боллоо гэд өөрийгөө Бурхан хөгшин гэж үзээг явахад өөрийгөө хөгшин гэж үзээд гаргуундан гаргаж болохгүй гэсэн үг. Бид нар нас өндөр болсон ч уншиж чадна. Бидний оюун ухаан хэвээрээ байгаа. Бид нар Бурхан залбираад хөгжүүлвэл оюун тархиа хөгжүүлж чадна. Амен уу? Амен, итгэх хэрэгтэй байхгүй юу? Итгэхгүй гайхаад амен л гэх бах та гэж бодоод байх хэрэггүй. Амен. Амен. Боломжтой. Тэгээ зогсохгүй бид нар хөгшин настай болсон ч гэсэн тийм ээ залуучуудтай адилхан сурч боловсрох боломжтой. Хоббитой бол тийм ээ гар утсыг сайн сур, унш. Залуу хүмүүстэй ярихад өөрийгөө үргэлж бэлд. Тэгээд хөгшин настай болох тусам бид нар бардан болох гэдэг. Би аав чинь байна, би ээж чинь байна, би мэдэн чи юм уу бацаа юу мэддгийг гэд ингээ өөрийн мэдлэг дотроос илээсэн он жил байгаа учраас өөрийн мэдлэг өнгөрөх гэдэг. Тэгэх гээд байгаа үстэй хаа тий. Одонгоо зүчгөр бүр өнгөрмөр сагдаад байна үгүй юу? Тэр тусам өөрийгөө даруй байлгавал Бурхан таныг өргөмжилдэг байхгүй юу? Даруй байлгавал. Амен. Настай байх тусмаа аав ээж эмээ болох тусам бид яг нь хүүхдүүдийнхээ өмнө томрох биш харин өөрийгөө даруусгавал тэд илүү хөндлөж илүү ойлгоно гэсэн үг. Энэ нь Бурханд үүрүүлж байгаа хүний шинж чанар байх ёстой юм аа. Амен уу? Амен уу? За бас өдөр өндөр настай болохоор бид нар хүүхдийг үнсэх дуртай. Яагаад тэгдэг вүлээ? Хүүхдийн өнөр хөөхөн гоё байдаг. Тийм ээ. Тэгээ том болохоор тэр өнөр яага байхгүй болчт юм болоо. Яагаад гэвэл том болохоор бидний махуд энэ махуд ч муудж байгаа байхгүй юу? Ялзарч байгаа. Угаасаа эн чинь мууддаг бий байхгүй юу? Бид нар ингээд дөнгөж төрөхтэй шинэхэн байдаг учраас анхлуун байдаг. Цаг хугацаа явах тусам бидний бие махбод муудаад ирэхээр ялзарлын тийм муу өнрүүд бидраас гардаг хүссэн үсээгүй гарч байгаа. Хүүхдүүд шүдээ гоохгүй ч гэсэн тэрийн амнаас муухай өнөртдөггүй. Харин бид нар шүдээ гоохгүй мараа шүлэн босвол аимшигын юм болно. Тэрийгээр нэг юм болно. Өрөөгөөр дүүрэн юм болно. Тийм биз? Юу гэж хэлж байгаа юм гэвэл бид нар нас өндөр болох тусам
маш хувийн ариун цэврээ сахдаг байх хэрэгтэй гэсэн үг. Вонгангийн пасторууд энийг анхааруулсан байгаа. Хөгшин гэдэг шинж чанар бити харуулаа. Хөгшин хүнээс үнэр гардаг. 85 настай өвөд гэж байгаа байхгүй, үнэр гардаг. Надаас ч гардаг. Надад залуу хүн ирээд үнэр гараад байвал надтай ойртохгүй. Надаас зай барина. Тийм учраас би өдөр болгонд усанд ортгоо. Энэ бол өдөрдөгч хүний онцлог юм аа. Энэ үгийг сонсоод түүнийг бид нар хүндлэхээс өөр аргахгүйсэн. Үнэхээр бурханд үүрүүлдэг хүн шиг байгаа. Бурхан ирээ суудсан юм шиг ярьж байгаа үстэй. Шударгаар хүлээн зөвшөөрөөд өөрийгөө зөв авч явахын төлөө 85 настай болсон хэрнээ тэмсэж байгаа. Тэгээ Монголд ирээд сэргэлтийн мөргөл хийчгээд явсан шүү дээ. Тэгээ настай байх тусмаа тийм ээ хэлсэн ярьсандаа байх хэвээр. Үг яриагаа өөрчлөөл ингэж хэлснээр маргааш нь өөр болол ингээд байвал залуучдын хүндлэлийг хүлээж чадахгүй гэсэн үг. Амен. Амен. Тэгэхээр өнөөдөр Ахмадын баярыг тохиолдуулан Бурхан Ахмадуудад бэлэг өгч байгаа. Ямар бэлэг вэ? Би чамайг үүрээд явж байгаа болохоор хичээ. Ачлалтай бай. Надад үүрүүлдэг хүн шиг амьдраа гэсэн үг. Амен. Бурхан үүрээд явж байгаа гэдэг чинь бид төсөөлөн бодох юм бол Бурхан л бараг харагдахаар байгаас тэр хүнээс тийм ээ. Бурханлаг настан байя гэвэл бид нар бүх талаар маш их хичээх хэрэгтэй юм аа. Оюуханаа цэнэглэх хэрэгтэй, залбирлын амьдрал, үгийн амьдрал, Библи унших, бичих амьдрал. Настай болох тусмаа бид нар яах ёстой вэ гэвэл залхуураад байвал улам бүр би өвдөөл энэ, бие чагнаал энэ. Юм хийгээл байвал өвдөхөөч мэдэхгүй. Тийм учраас яах нь вэ? Хуулан бич, Библийг хуулан бич. Хуулан бич, эсвэл бүгдийн биш, тодорхой номуудыг бич. Дэвтэр аваад гой цэвэрхэн гараа сайн угааж байгаа гой тод гардаг балаар удаан чамаагүй хичээнгүүлээд хуулаад бич. Тэгээд өв үлдээ хүүхдүүдтэй ээжийнхэн бичсэн ном, аавынхын бичсэн ном гэд. Ийм маягаар бид нар тийм ээ өөрсдийгөө гаргуундан гарахгүйгээр Ахмадын баяраар үнэхээр хүмүүс баяр хүргэхээр үнэхээр бурханлаг гэж одоо хэлэгдэхээр баярыг тэмдэглэх хэрэгтэй юм аа. Амен. Амен. Тэгээ энэ бол Бурхны бидэнд өгж байгаа үг бөгөөд Бурхны бидэнд сануулж байгаа анхааруулга юм. Зөвхөн Ахмадуудад биш. Энд байгаа дунд насных нь удахгүй Ахмад болно. Энд байгаа залуучууд удахгүй дунд насныхан болно. Тэгээд нийгэмтгэд Ахмад болно. Энэ бол маш хурдан. Би өөр нэг бодоод 20 нас хүртлээл явсан юм шиг байна. 20 нас орой дээр гарсан 20 насны оройноос өнхрөөд л явж байна. Одоо ингээ шааригдаад тоормслох гэж нэмэр гэ гулсаад зогсгож хүссэн зогсохгүй шууд явж байгаа. Хамгийн дээд орой нь 20 настай байсан юм шиг одоо байхад. Тэгэхээр яах нь бид нар маш хурдтай цаг хугацаа өнгөрдөг учраас бид нар бэлтгэлтэй, залбиралтай байгаад өөрсдөө зөв авч яваад бидний өтөл нас Христийн анхлын үнэрийг өнөртүүлсэн. Үнэхээр Бурхан үүрээд явахдаа баяртайя тэгээд явхаар үлгэр дуурайлалтаа тийм байгаасаа гэж хүсэж байна. Амен. Энэ бол Бурханы бидэнд хэлж байгаа 3 дугаар одоо цаг үеийн шинжтэй Бурханы дуу хоолой юм аа. Ахмадын баяр тохиолдол нь ярьж байгаа дуу хоолой юм аа. Амен. За дүгнээд хэлье. Бид нар орчлоос юу харсан бэ? Сайн мэдээ ба чуулган тарилт юм байна. Бид нар санаа амрах биш юм байна. Би л боллоо гэх биш юм байна. Аль хэдийн 50 гаруй хувь нь алдагдаад гач урсгалд орцсон юм байна. Гач урсгалаас болгоомжлын чуулган төвтэй пастор төвтэй бай. Юунд ч хамаагүй хөнгөн гүйж очоод байхаа болио. Тэндгийн бодлого бол тийшээ очсон л байж дээ. Энд ийш очсон л байж дээ. Тэгээ болио. Би 2 дугаарт нь тийм ээ үлдгэсэд байх хэрэгтэй байх шүү. Жинхэнэ итгэлийн үлдгэсэд байх хэрэгтэй байна. Зүгээр сүмд явах нь хангалтгүй юм байна. 3 дугаарт нь Бурхан намайг хайрладаг, намайг тээж төрүүлж өдийг хүртэл дагуулсан болохоор би юунд санаа зовх хэрэггүй. Санаа зовнол төрхөн байгалийн үзэгдэл учраас юуныг юугаар шийдэх вэ? Залбирлаараа Бурхандаа мэдүүлээд талархалтайгаар амьдрдаг, ач хариулдаг хүн болъё. Өөрийгөө орхин Бурханаа тийм ээ дагаад алхдаг одоо гэрээний хүн болъё. Хамгийн сүүлд нь өсөн буурал боллоо гэд өөрийгөө голохгүй байя.
Бурхан голохгүй намайг үүрээд явдаг гинэ. Тэгвэл би ч гэсэн хичээя. Бүх талаараа хичээгээд өөрийгөө гололтгүйгээр Бурхандаа итгэн. Христийн анхлын үнэртэй хүндэтгэл хүлээсэн ахмад наст нь болё. Амен. Ийм шийдвэрүүдийг гаргацгаая. Хамтдаа эсний өмнө залбирая. Эдгээр үгүүдийг бариа залбирая. Их эзэн минь таньда баярлалаа. Өнөөдөр бас аваа эртний хүндэт бол Исая зүнчээр дамжуулан та бидэнд ярьж байгаад баярлалаа. Эзэн та биднийг дуудахтаа хүртэл өөрийн хүслээ мэдүүлж, бидэнд учрлан хайртайгаа тайлбарлаж, тэр байтугай өсөн буурал болсон ч, өтөл настай болсон ч орхихгүй, үүрээд явнаа хэмээн хэлж байгаад баярлалаа. Эзэн минь таны үгэнд итгэхгүй, эзэн өөрийн дураараа нөхцөл байдлын аясаар хуйсгансан бол биднийг уучлаач. Харин эзэн бурхан таны хайранд итгэж, үгэнд нь найдаж, бурхан төвтэй, үг төвтэй, чуулган төвтэй, пастор төвтэй амьдралаар амьдрдаг, сайн мэдээ тараадаг, алсын хараараа нэгдсэн бидүүхэн байхад биднийг удирдах өгөөч. Бидний дунд байгаа ахмадуудыг өрөөгөөч. Эзэн буурал толгой алдрын титэм гэж та хэлсэнчлэн эзэн бурхан тэдний эзэн ахмад нас, тэдний өтөл нас нь тэдний алдрын титэм байх болтугай. Хүндэтгэл хүлээсэн бурханд үүрүүлдэг гэж үнэхээр хэлчихмээр тийм л буурлууд ахмадууд болгон тэднийг мэн та босгон байгуулаач. Илүү өөрийгөө дайчлан, илүү зүтгэн эзэн үнэхээр таны алдар, таны анхлын өнөр байхад тэднийг өрөөж өгөөч. Манай залуучууд ба дунд насныхан бүгд суралцаж, өөрсдөө бэлдэж амьдрахад биднийг удирдан дагуулаач. Таньда бүх алдрыг өргөн таньда талархаж, таны хайрыг тань магтаж, их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Эзэнд алдар өргөё.